3 дугаар бүлгийн 11 дахь хэсэг. Цэргийн улс төрийн газрын дарга агсан Дашир Чарвын эхнэр Далантай Норжмогийн дурсамжаас. Даш Чирв 1936 оны 10 дугаар сарын 17-нд автомашины ослоор нас барсан ч улаантнууд жил гаруйн дараа сүнсийг нь цаазалж ар гэрээхнийг нь хэрхэн сүрүүлснийг сонсож та бүхэн эндээ сонсч болно. Даш Чирвийн эхнэр өгүүлсэн нь: би цэргийн госпитальд лаборантаар ажиллаж байлаа. Нэг өдөр ажилдаа очтол талигаачийг эсэргүүгээд коридорт зургийг нь хадчихсан байв. Өдрийн 12 цагийн үед дотоод явдлын яамны ажилтан дуурс өх Даш Цэвэг нарын 3 хүн ирж намайг дагуулan явлаа. Гэрийн үдэнд ирээд эсэргүү нарын нэгэн адил хөрөнгийг чинь нэгжиж хураана гэсэн бичиг надад үзүүлэхэд би түлхүүрээ тэдэнд өгсөн. Ингээд миний ээжээс уламжлагдан ирсэн 5 өрөөтэй дүнзэн байшин, 12 ширхэг мөнгөн аяга, 3-ыг харьцан 3 метрийн харьцааны хивс, цаг 4 ширхэг зэрэг бүх зүйлийг хураасан болно. Маргааш өглөө би ажилдаа очтол эсэргүүний гэр бүл гэж ажлаас халсныг нь мэдэгдэж, нам, үйлдвэрчний эвлийн баталгуудыг хураан авч, төв эмнэлгийн лабораторид орох тамга тэмдэггүй хуудас өглөө. Хурал дээр халуун усны лувсан гэгч хүн эсэргүү нарын өлгийтэй хүүхэд өлөгч нохоо хүртэл албал таарна гэж шүүмжилсэн нь тун үеий санагдаж билээ. Орой гэртээ иртэл талигаач нас барсны дараа засгаас өгсөн 6 хантай гэрийг цэргийн бэлтгэл анги хураагаад авсан байв. Ингээд юу ч үгүй. 2 хүүхэдтэйгээл гудамжинд үлдэж, маргааш нь прокурор дээр очивол цэргийн хилтээс гэр өгөх болсон гэлээ. 4 хантай дан бүрээстэй өрөхгүй гэр өгснийг Мэдэгмаагийн хашаанд барьж амьдрах болов. Энэ үед Мэдэгмаа цагдан сэргийлэхэд ажилдаг лувсан цэрэнтэй суугаад 2 жил болж байсан юм. Нэг өдөр ногоо малгайтай 3 хүн ирж лувсан цэрэнг дуудаж, эсэргүү Даш Чирвийн ар гэрээхнийг хэн уурж залж ирэв? Хэний хамаатан бэ гэж догшин ширүүн харьцаж байв. Буу зэвсэг бий юу гэж асуухтаа байхгүй гэхэд гадаа тоглож байсан 3 настай хүүхдийг минь дуудаж, Максим пулемет чинь хаана байна гэхэд би тэр чинь хүүхдийн тоглоом шүү дээ гэд авдраас гаргаж өгөхөд хураагаад авлаа. Мөн талигаачийг оршуулсан ёслолын зурагтай альбом, компосттой цагийг хүүхдийг нь том болохоор өгье гэж түрүүчийн хураалтаас гуйж үлдээснийг бас хураалаа. Нэг өдөр төв эмнэлгийн орлогч дарга байсан Бурайт Пунцэг манад ирээд ажил хийж үр хүүхдээ өсгөх талаар надад зөвлөд. Маргааш ажил дээр очиж уулз гэлээ. Маргааш нь очтол Пунцэг урд шөнө нь баригдсан байв. Тэгээд би дахин ажилд орж чадаагүй 9 жил болж илээ. Ард түмний дунд мангас гэдгээр алдаршсан доржийн тухай Наваг чамбын тэмдэглэж үлдээсэн нь. 1937 онд баривчлагдсан их хэмж Динсмаа гой хуучлагта. Мангас дорж хүүхнүүдийг байцаах их дуртай, бүр нүцэглэж байгаад байцаадаг их ширүүн хүн байсан. Түүнийг тэр үед баригдаж цаазлагдсан Ма Бэйсийн дулмаа Орос долгоор шоронд дутуу төрж нас барсан эмч долгорж ав гэд бид нар сайн мэдэх юм аа. Сүүлд барилгын зургийн институтэд төсөвчин хийж байхад нь санамсаргүй нэг айлд таарад үүнийг нь хэлэхэд тэр чинь би бишээ. Хүүхнүүдийг нүцгэлж байцаадаг хүн чинь нөгөө төлөөлөгч байсан нохоо сингээ зохиолч шүү дээ гэд гүлэлзөөд байсан гэсэн. Бас Динсмаа гой өгүүлсэн нь би баригдахдаа 2 сартаа жирэмсэн байсан. Хүүхдээ дутуу гаргасан байцаагч Цэнт намайг хэтэрхий доромжилж дээрлэгсэн. Тэд бол хүний үнэргүй амьтад гэсэн. Өвгөөдөө дамдын сүрэнгуй дулмаа мэтийн царайлаг бүсгүйчүүдийг чой болсон мангас дорж нохоо сингээ мэтийн завхаа зайдаг хүмүүс элдвээр оролдоод зүгээр байлгадаггүй байсан. Дулмаа нэр төртөө үхлийг сонгосон гэж байсныг судлаач Эрдэнэ сайхан тэмдэглэн үлдээжээ.